Анхнаасаа нөгөө л брэнд чанар нээжл харагдах байхгүй. Тэгэхгүй бол одоо бид нар ямар Монголд өөрөөсөө үйлдвэрлэдэг биш. Бидний хувьд бол аль бивнийг дэмжиж аль хөгжлийнхөө төлөө хамтдаа хөгжих суурьтай явдаг учраас жишээлбэл ноднон кейсийн комбайн маань нэг юм нэвтэрлээ. Бид нэр 2-3 цагийн дотор хоорондоо замдаа тосол авлаа шүү дээ. Танаа захирал над тэр үжиг бол би ингэж аваад 2 захирал одоо. За энэ компани бид нэр 2000 он байгуулсан импортоор анх эхэлж ирсэн. Тэгээ 2005 оноос өдөөж төрөнгө оруулалт хийж Сэлэнг аймгийн Мандалсам хэрэг багтай үйл ажиллагаа 2005 оноос эхэлж ирсэн. Манай компани үйл ажиллагаа бол ер нь газар тариалангийн ялангуяа хүнсний ногооны чиглэлийг ерөнхийд нь 100% тарилтаас агуулад борлуулалт бүх үйл процессыг бүгдийг хийж байгаа. Үр тариа оролцуулдаг нь болохоор юу гэхээр газраа сэлгээний зориултаар бүрэн ашиглахын тулд оролцуулж байгаа. Тэгэж энэ үр тариа орсон. Одоо жишээлбэл төмөс, үр тариа, уранш гэдэг сэлгээнд явж юм уу те. Зарим ийм маягаар дандаа сэлгээнд явж тасралтгүй үйл ажиллагаа тариалтаа явуулахын тулд ингэж орсон. Техникийг бол одоо үр тариа, төмөс хүнсний ногоо тариалахад техникийг сонгол чухал. Ялангуяа үр тарианд бол гайгүй томоохон талбайд явна. Тийм учраас хүчин чадал аяа өндөр, цаг хугацаа хэмнэсэн. Одоо жишээлбэл манай там Нью-Голланд одоо хоёрыг авах. Энэ бол ерөөсөө хагалгаа, хавалт, тарилтанд явдаг техник байхгүй юу? За, техникийг сонгоход манайх ч одоо нэг чанар орно. Илгээд авах чанар. Тэр хоёрт бас нэг хүчин чадал өндөртэй дэлхийд одоо нэр нь танигдсан брэндүүд байна шүү дээ. Одоо жишээ нь Али Нью-Голланд гал трактор юу байна. Эдгээр техникээ дагаад одоо технологи гэдэг юм чи ерөөсө тэр чигээрээ ороод ирж штэ. За жишээлбэл GPS GPS өөр шууд одоо будаад явчихж जैन өрүүл баригчтай бол бүр сайн. Ягаад тэгэхээр барах гарахгүй штэ. Тарилтын хэр чанартай таригдана, ургац бас тэр хэмжээгээр сайн гарна. Хаягдл багтай. Талбайгаа бас зөв ашиглаж байна. Ямар ч байсан GPS-гүй тарьдаг. GPS-тэй болсны дараа хоёр шал хоёр өөр шүү дээ юм. За манайх бол ер нь голцоо аль болох Монголд байгаа дийлрүүдээ түшиж аялахыг сонирхолтой байдаг. Ягаад тэгэхээр тэднэрээс техникээ авах, тэднэрээс эргээгээд засвар үйлчлэгээ, сервис байх хэрэгтэй миний чухалчилдаг юм бол одоо сервис үйлчлэгийг цаг тухайд нь чанартай, үйлчлэгээ сайтай, хурдан энэ байдлыг харж л одоо дийлрүүдийг сонгоод байна л да би. За манай компанийн бол ер нь Инсатагаас авсан техник энэ одоохондоо сэтгэл бол өндөр байгаа. Хүчин чадал өндөртэй техник сонгосон бид нар. Сүүлээгээ сонгосон. Одоохондоо тийм за нэг 3 юм сонгочтой гэдэг юм уу. Инсатагийн тийм шүү гэсдэг хэлэх юм бол одоохондоо алга. Тэгээ бас бүгийнхаа сонголтонд бас баярлалт гэж дээ. Кейсийг сонгох гэхэд надад бас арай илүү дэвшилттэй юм. Энийг авъя гэсэн. Одоо дараагийн бол одоо 2 турбаа ер нь ойртож байгаа байх шүү. Манайхаас сонголт.